За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ логарифм тэнцэтгэл бишийг хэрхэн яаж боддог тухай авч үзье. За тэрний өмнө логарифм функцийнхаа тодорхойлолтыг дахиад нэгээс авчи тэ. Логарифм аяга тэнцүү логарифм g of x үүртэй f of x вэ. Тэгэхээр логарифмын суурь бол тгээс их нэгээс илгаатай байна. А логарифмын арын илрүүлэх f of x маань тгээс их. Энэ гурийн огтлцлоор тодорхойлох мужны тодорхойлогдлоо. За тэгвэл логарифмын суурь нь a гэж үзье. Суурь маань нэгээс их тоо бэ. За тэгээ нэгээс их тоо авах юм бол за энд зураг дээр харж байна те. Энэ 3-7 зураг дээр энэ улаан зурагаас нь манай логарифмын график нь. Тэгэхээр өсдөг график нь те. Өөрөөр хэлбэл x нь өсөж байхад y нь өсдөг. Яагаад энэ ингэж байгааг бол y тэнцүү a-гийн x функцийн уран функц шүү дээ. Тэгэхээр ямар ч нэгээс их тооны зэрэг болвол өсөх тусам тэр тоо өөрөө өсдөг. Тийм учраас энэ хоёр уран функц учраас өсөж байгаа. Өсдөг үед өсдөг байна гэсэн. За харин логарифмын суурь нь 1-ээс 0-ийн хооронд тийм бутархай тоо бай. За тэгвэл график нь энэ доор харагдаж байна те. Өнөө улаан те. Буурч байна. Юу гэсэн үг вэ? X-ийн утга хэсэг тусам x нэгслээ y-д буурч байна. Энэ маань муу адил нөгөө нэг илтгэгч функцтэйгээ холбоотой. Илтгэгч функцийн маань суурь нь жишээ 0.5b-ээр үзэлтэй. 0.5-ын квадрат 0.25 улам яаж багасж байна тийм ээ. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол x-ийн зэрэг нь бутархай тооны зэрэг нь хэсэг тусам тэр тоо буурдаг шиг логарифмын суурь нь 1-ээс 0-ийн хооронд байх юм бол буурдаг юм функц яах нэ. За энэ бол тэнцэтгэл бичлэг маш их ашиглагдах учраас зөмөр яах нь авч үзлээ. За эндээс чанар нэгийг харъя. За энэ маань сая бол бидний хэлсэн чиглэл А гэдэг тоо маань 1-ээс их тоо. Харин B, C, Y тоонуудын хувьд B нь C-ээс бага вэ. Тэгэх юм бол хоёр талынх нь логарифм авъя. Логарифм А суурьтай B нь логарифм А суурьтай C-ээс бас бага байна. Бага тоо нь бага тоо. За яагаад гэвэл А маань яг нь 1-ээс их байна. За муу эсрэгээр нь хэлж болно те. Логарифм А суурьтай B маань логарифм А суурьтай C-ээс бага байх юм бол А 1-ээс их тоо юм чинь бага нь л бага. B нь C-ээс бага. За чанар 2. Логарифм суурь болох А 1-ээс 0-ийн хооронд одоо тийм бутархай тоо тий. Тийм бол B нь C-ээс илүү бага вэ гэж бага вэ. Тэгвэл логарифм авахд логарифм А суурьтай B нь их болчихдээ. Бага нь их болчихдээ. Логарифм А суурьтай C-ээс логарифм А суурьтай B нь их болчихдээ. Эсвэргээр нь логарифм А суурьтай B маань логарифм А суурьтай C-ээс илүү их байх юм бол B нь C-ээс яг нь бага болох нэ. За тэгэхээр эндээс бол жишээ нэгийг одоо номноос харж байна. Жишээ нь логарифм 2 суурьтай 7, логарифм 4 суурьтай 63, 3 гэдэг тооны хэв жишээ аа, тийм ээ? Буурах хэрэмээр байрлуулъя. За тэгвэл энд маань 3 гэдэг маань логарифм 2 суурьтай 2-ын куб болоод логарифм 8 2 суурьтай 8 болчихно. За дараа нь логарифм 4 суурьтай 63 гэдэг маань 4 гэдэг маань 2-ын квадрат. Бид нөгөө логарифмын чанар үзэхэд суурийн зэрэг уршаа орохдоо хувааж ордог гэсэн. Тэгэхээр 2-1 нь логарифм 2 суурьтай 63. 2-1 маань логарифмын ардын 63-ын зэрэг болохоор логарифм 2 суурьтай 63 нь язгуурдор болсон байх нэ. За эндээс харангуут бүгдээрээ 2 суурьтай. Тэгээ 2 гэдэг маань 1-ээс их тул их нь л их байна. Тэгэхээр хамгийн их тоо нь 8, дараагийн тоо нь язгуурдраа 63, хамгийн бага нь 7 учраас логарифмын тоог бас жишгтэй муу адил юм болж. Тэгэхээр 3, 4 язгуурдар 63, логарифм 2 суурьтай болж буурах хэрэмээр яах нь бичиж болох нэ. За үүний дагаад цөмөр дасгал нэг болж үзье. За 5 дугаар дасгал тэгштгэлийн дараачийн даслыг хэлж байна те. За 4 нь логарифм 3 суурьтай x дээр нэмэх нь 3-аас их байг. Тэгвэл x-ийг бол дараа гэж. За логарифм тэнцэтгэл шиг бодоход тодорхойлох мөч бас дахиад бодноо. За тэгэхээр логарифмын арын илэрхийлэл хувьсгч агуулсан учраас x дээр нэмэх нь 3 нь тгээс их байх нэ. Эндээс x нь 3-аас их тоонууд байх нэ. За одоо бодлого бодъё зүмөр. За бодлого бодох гэтэл энэ логарифмын суурь маань 3 байсан. Энэ 1-ээс их үү бага уу гэж байнга өөрөөсөө асуух нь тийм. Логарифмын суурь 3 байна. Энэ бол 1-ээс их тоо. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Өсөх функц байх нэ тийм. За тэгэхээр эндээс болор цөмөр тэмдэг яах нь их нь л их учраас тэмдэг солигдохгүй гэсэн. За тэгэхээр 3-аа дугуулъя цөмөр. 3-аа дугуулаад логарифмоос чөлөөллөө уршаа орлоо илтгэгч болно. Илтгэгч боллоо. Тэгэхээр 3-ын 4 зэрэг нь 3-ын 4 зэрэг нь их x дээр нэмэх нь 3 болчих. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ? Логарифмын суурь нь 3. 1-ээс их учраас тэмдэг яах нь өөрчлөгдөхгүй, эсрэгээрээ болохгүй, ирэхгүй жишгтгэн байна. Тэгэхээр 3-ын 4 зэрэг маань 81. За уршаа 3 маань оронгод 81-аас ассан 3 нь x-ээс бага. Эндээс x нь хэдээс багч 78-аас бага боллоо. За энэ маань одоо өмнө нь бол тэгштгэл дээр цөмөр
энэ хариу тодорхойлох мужид орж ийн үү мөн ороогүй бол биш гэдгсэн. Гэтэл тэнцэтгэл төвчлөөд ихгүй. Заавал тодорхойлох мужийнхтайгаа өөрийнхөө шийдээ огтлцуул зурнаа. Ягаад гэвэл интервал болж байгаа шүү дээ тий. За тоошуудын дээр зургийг цөмөрөө 78 гэдэг тоо харин ус баг гэж байгаа. За тэгэхээр энэ цэнхэр шуудууна төлөөлөө 78-аас баг тоонууд нь болохоор ийшээ байх нь тий. Харин тодорхойлох муж маань бол хасах 3-аас их тоонууд. За тэгэхээр шар шуудууна төсөлж. Тэгэхээр энэ хоёрын яг давхцаж байгаа хэсэг нь манай яах нь шийд болно. Давхцаж байгаа буюу огтлцож байгаа. Тэгэхээр хасах 3-аас 78-ийн хооронд бол яах нь огтлцож байна. Тэгэхээр энэ манай яах нь шийд болох. Тэгэхээр x хариалт нь хасах 3-аас 78-ийн хооронд гэсэн. Энэ завсар тэр жигтэй яах нь шийд болох. Завсар гэх юм тий. За дараагийн дасгалаа үзье. Гусах 3 нь логарифм 3-1 суурьтай x квадратаас хасах нь 4 бол x-ийг болоорой гэж. За энд бол ажиглахад бол логарифмын суурь 3-1 байна. Дахиад дээрээс нь логарифмын арын илэрх маань x квадратаас хасах нь 4 гэдэг илэрхийллийг яасан байна. Агуулсан байна тийм ээ. За тэгэхээр эхлээд цөмөр тодорхойлох муж байна. За тодорхойлох муж маань логарифмын арын илэрхийл x квадратаас хасах нь 4 нь тгээс эрс их байх ёстой. За энийг бодохдоо цөмөр нөгөө түрүүчийн бодлогон дээр бодсонтай адилхан график арга руу тийм. За тэгэх юм бол x квадратаас хасах нь 4 функцийн x тэнцвэрлэхэд огтлцгийг олохдоо x квадратаас хасах нь 4 тэгтээ тэнцвүүлээ. Эндээс x тэнцвүү нэмэх хасах 2 гэдэг цэгээр x тэнцвэрлэгийг яах нь огтлох нэ. Энийг графикыг байгуулад үзэнгүүт дээшээ харсан парабол. Тэгээ энэ зураг дээр харагдаж байгаа бох. Дээшээ харсан парабол хасах 2 нэмэх 2-оор огтлсон параболын тгээс их хэсэг яах вэ? Тгээс их хэсэг гэмээр x тэнцвэрлэхээс дээш гарсан хэсэг буюу y-г нь тгээс их хэсэг яав. Тэгэхээр энэ параболын хоёр талын салаа нь буюу хасах хязгааргүйгээс хасах 2, 2-оос нэмэх хязгааргүйс нь тодорхойлох мужтай боллоо. За одоо бодлогоо бодъё цөмөрөө. За бодлогоо бодохын тулд одоо 3-1-ээс логарифмыг чөлөөлье. Гэтэл 3-1 маань нөгөө чанар 2 ёсоор бол 0-оос 1-ийн хооронд тоо байгаа учраас логарифмын тэмдэг эсрэгээр ирдэг. Эсвэл баг нь их болдог тийм. За тэгэхээр 3-1-ийг яах нь цөмөрөө уршаа орууллаа гэж төсөөлөе. Тэгвэл логарифмын суурь чинь зэргийн суурь болно. Тэгвэл 3-1-ийн хасах 3 зэрэг нь x квадратаас 4-өөс баг болно. За энэ улаанаар тэмдэгсэн бид яагаад баг болж байгаа вэ лээ? Суурь нь 1-ээс их учраас энэ анхны тэнцвэр төвшин тэмдэг эсрэгээрээ эргэж байна. За тэгэхээр хасах зэрэг гэдэг маань тооны уруу тий 3-1-ийн уруу тоо маань 3 буюу 3-ийн 3 зэрэг нь x квадратаас 4-өөс баг боллоо. За 3-ийн 3 зэрэг маань 27. Тэгээ 27 маань уршаа орохоор хасах 27 болоод x квадратаас хасах нь 31 нь тгээс их тоо боллоо. За энийг муу адил графикийн аргаар яах нь бодъё. За тэгэхээр тэгтээ тэнцвүүлээд x тэнцүү нэмэх хасах 31 тий. За одоо та бүхэн эндээс багш нь географиар яах вэ? Графикийн байгууллагад харуулаа үзээд тий. x квадратаас хасах нь 31 гэдэг график байгуул. За тэгэхээр яах нь ийм тоо тий дээшээ харсан парабол. За дээшээ харсан парабол байх нь энэ x тэнхилгийг яах нь хасах язгуур 31 нэмэх язгуур 31-аар өгсөн. За энэ нь тгээс их хэсгээр бас дахиад энэ дээдлийн хоёр салаа буюу энэ дундлийн салаа нь болохоор ингээд дундл энэ хасах 2-оос хасах язгуур 31-ээс нэмэх язгуур 31-ийн хооронд x гэхэд доор орж хасах дэвтэгтэй болчихно. Харин нөгөө хасах хязгааргүйс хасах язгуур 31-ийн хооронд маань бол x гэхийн дээр нэмэх язгуур 31-ээс нэмэх хязгааргүй хооронд x гэхийн яах нь дээр барилж байгаа учраас манай энэ тэнцэтгэл биш юм шийдвэл хасах хязгааргүйс хасах 31 язгуур дор нэгдэл язгуур 31-ээс нэмэх хязгааргүй болно. За энэ бол бидний тэнцэтгэл биш юм яах нь хариу болох нэ. За энэ маань бол тодорхойлох мужтайгаа заавал яах нь огтлцох хэрэгтэй бол тархан тий. За тодорхойлох мужтайгаа яах нь огтлцуулъя. Тоон шуудуун дээр цөмөрөө эхлээд тодорхойлох мужаа чи нэмэх хасах 2-ын 2 тийшээ гэж яах нь өгсөн байгаа. За энэ шар зураасаар бол нэгдэл тасар байгаа учраас 2 тийш нь огтлцооч. Харин манай тэнцэтгэл биш юм шиг нэмэх язгуур 3 хасах язгуур 31-ийн бас 2 тал руугаа буюу хасах хязгааргүйс хасах 30 язгуур 31 нэмэх язгуур 31-ээс нэмэх хязгааргүй байх нь тий. За энэ хоёр яг давхцаж байгаа хэсэг маань яах нь энэ тохиолдолд бол тэнцэтгэл биш шийдэлтэй яах нь яг адилхан болчихно. Хасах хязгааргүйс хасах язгуур 31 нэгдэл яах нь нэмэх 30 язгуур 31-ээс нэмэх хязгааргүйд яг энэ тэнцэтгэл биш шийдэлтэй яах нь адилхан гарчиж байна.
А хэрвээ тодорхойлгомж маань энэс өөр гараад огтлцсон бол бид нар яг огтлцол буюу давхцлыг авах тийм. Энэ яг одоо энд бол яг давхцал хэсэг маань яг бидний тэнцэл бишийн маань хариутай яг давхцсан байна. За ингээд тэнцэл бишийг ойлгосон гэж найдаж байна. За одоо та нар бие даалт болгож 77 78 гэсэн сурах хүчийн бодлогоодыг багштай бодоод байх нь явуулаарэ.